Excel-ээр мэдээ нийлүүлэх үедээ холбогдох байгууллагууд гэсэн хэсгийг бүгэлж үзүүлье. За, зээлийн гэрээний дугаар дээр зээлийнхаа гэрээний дугаарыг эндээс хараад бүгэлчнэ. За, нэрийг сайн Монгол байгууллага бол 0. За, регистрийн дугаар, байгууллагын регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар, холбогдож байгаа хэлбэрээ хавсралт 3-аас хараад бүглэнэ. За, тухайн байгууллага санхүүгийн үүрэг хүлээсэн хэсэг дээр үгүй гэж сонгочихъя. За, шинээр бүртгэж байгаа учраас нэмэх гээд бүртгэжье. За, хамгийн сүүлд бид нэр зээл төлөгдсөн графикийг бүгэлсэн учраас засах гээд. За, ингээ хадгалаад мэдээгээ нийлүүлж үзцгээе. Үргэлжлүүлэх товчийг дараад хадгалах товчийг дарснаар амжилттай мэдээ нийлүүлэгдлээ.